Монгол улсын анхны ерөнхийлөгч Бунсалмаагийн очруу тагсны таалал төгссөнд хүндэтгэл үзүүлж, Монгол улсын дөрөв дэх ерөнхийлөгч Захаагийн элбэг доржин бичсэн дурсамжийг хүргэж байна. Очрбат. Очрбатгаа тэр жил цагаан сараар манай гэрт морилов. Цэвэлмаа хатагтай хөдөлсөөр гэрдүүрэн халигж цалгиж, инээд яриад илгэсээр сүртэй сайхан орж ирлээ. Ахмадын хуваар бас өөрөөч өнөөдөр надад эхэлж хэлэх юм байна гэсэн байртай ерөөл айлтгаар бослоо. Элбэгээ ерөнхийлөгч одоо юу ч хийхгүй байсан болноо. Саяхан Нүүбийн аюулгүйн зөвлөлийн 5 гишүүн орон манай улсын аюулгүй байдлыг хамгаалах баталгаа гаргалаа. Үүнийг чи хийж чадлаа. Өөр ч олон юм хэлсэнгүй. Сэтгэл нь их хөдөлсөн янзтай бөвгөр зөөлөн хуруугаараа мөр дээр хэд бивэрдээд эргэж суулаа. Би гайхаж бас балмагдаж орхилоо. Чухал шийдвэрийн чухлыг ингэж олж харсанд цочирдох шиг, баярлах шиг. Ийм гинтийн урмын үг, тийм сүрхий үнэлгээ сонссон болоод ч тэрв. Одоо л дээрхийн учир тайлагдаж улсынхаа анхны ерөнхийлөгчөөс харамгүй өгсөн урамшууллын тоостой баримтгийг задлах цаг иржээ. Тэр аюулгүйн зөвлөлийн баталгаа бүр үргэлжлээд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле баталдаг тэр тогтоолыг ассамблеийн дарга нь Монгол улсад өөрийн биеэр айлчлан ирж 9 хөлт тугийн өмнө надад гардуулж байв. Бүгд бид хоёр Кембриж голын эргээр хамт хичээлдээ явдаг. Пибоди гэж нэг байранд гэр бүлээрээ амьдардаг. Кеннедийн сургуулийн нэг ангийн хоёр байсан юм л да. Хожим нь улсынхаа гадаад харилцааны сайд болж улмаар Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийг даргалж явсан хэрэг. Нүүбийн ерөнхий нарийн бичгийн даргад одоогийн Антонио Гутеррештэй хамт нэр дэвшиж байв. Өдгөөч сайн найзууд. Энд яригдж буй баталгаа бол миний биш. Очрбатхан өөрийнх нь санаачилж эхлүүлсэн ажил байгаа юм. Аль 1990 оноос хойш л Монгол улс цөмийн зэвсэггүй бүс гэж ярьж эхэлсэн. Монгол цөмийн зэвсэгтэй эсвэл зэвсэггүй байх бол дэлхийн хамтын нийгэмлэгт хамаатай чухал зүйл биш байж магад. Гэхдээ энэ санааны ард манай анхны ерөнхийлөгч их том юмд хүрч болох алтан боломжийг олж харсан байдаг. Бодлоо өөхөнд боож өвөрлөж явжээ. Жижиг чулуугаар том чулуу гэж. Өвөг дээдсээс ихтэй төр улсынхаа дархлаа аюулгүй байдлыг батжуулж баталгаажуулах ухаан. Эмзэгхэн, бүслэгдсэн, хадны завсардах Монголоо аюул нүүрлсэн үед яаж бүрэн бүтэн авч үлдэх тухай бодох тусам олдож болох ховор санаа. Цөмийн зэвсэгтэй зэвсэггүй гэх яриа явсаар байгаад хөөрхий энэ улсын аюулгүй байдалд баталгаа өгчөд яах вэ? Цөмийн зэвсэггүй бай гэж өөрт нь сөрөгч байж болох зоригтой санаачлаг гаргаад яваа юм гэх сэтэл бодлыг бусдад төрүүлэх. Бусдаар өөрийн аюулгүй байх баталгааг гаргуулах хизээч олж авч чадахгүй, чадах ч хэрэггүй, нэг үгээр хэлбэл байхгүй юмнаас юм үүсгэх. Оргүй юмнаас олдошгүй зэвсгээс өөрт хэрэгтэй зэвсгийг бүтээх. Аюулгүй байдалдаа аминд орох, амин баталгаа авах, мундаг ухаан, жинхэнэ алсын хараа. Бүр манай улсын аюулгүй байдалд баталгаа гаргах нь бүхэл энэ тухай ярихаас ч зэнзиэрхэж мэдэх зарим орны бүрэн эрхэт төлөөлөгч үзгээ авч тэр баталгаа гих баримт бичигт гарын үсгээ зурхад үргэсэн уран нүүдэл. Олон жил, олон нүүдэл дамжсан, олонд олон хэлээгүй уран алхам. Улсын ерөнхийлөгч бол улсаа боддог. Дэлхийн ингээр тархсан монгол хүнийг л боддог ажил. Миний их орон, монгол хүн хэцүү юмтай нэг өдөр тулахад хүрвэл тус болж чадах ганц ч болов юм сэдэж, чулуу болгож үлдээхэд сэтгэл зүрхэн чилж сэмэрч явдаг алба. Монгол улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй бүсийн статус гэдэг Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй байдлын зөвлөлийн 5 гишүүн улс тавуула 2012 оны 12 дугаар сарын 17-нд санал нэгдсэн түүхэн шийдэл. Аврал ирвэл монгол хүнээс аюул ирвэл цөмийн зэвсэгтэй хажуу хавиргаас. Тэр баримт бичиг бол хэрэгтэй цагт манай улсын аминд орох хосгүй том хүч болж магадгүй. Үгүй ч байж мэднэ. Хараа авдарт орших монгол төрийн далд бодлого. Эергээр бодвол хэн ч энэ тухай сөхөхгүй, мэдэхгүй үлдэнэ. Сайн л үз. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлөөс 67 дахь жилдээ Монгол улсын тухай гаргасан тэрхүү хамтарсан тунхаг бол бас л баавартай хэд шүү дээ. Цөмийн зэвсэгтэй 5 орон тавуула бүтэн нэрээ тавиад Хятад, Англи, Франц, Орос 4 хэлээр үлдэж тус 5 улсын бүрэн эрхт төлөөллүүд овог нэрээ бичиж гарын үсэг зурсан.
Асуудал гарвал нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөл нэн яралтай арга хэмжээ авна. Мөн Монгол улсын газар зүйн онцгой статус гэж тусгайлан тэмдэглээд л. Ерөнхий ассамблеийн тогтоолд бүр Монгол улсын тусгаар тогтнол бие даасан байдал болон нутаг дэвсгэр хэл хязгаарынх нь бүрэн бүтэн халдашгүй байтал бие даасан гадаад бодлого гэдэл Монгол түмний эрхэм нандин эрх ашигыг дараалан дурддаг уламжлалтай. Ийм статустай, ийм эрхтэй, ийм баталгаатай орон дэлхий дээр ганц л байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 193 орноос ганцхан Монгол улс ийм статустай. Монголын хосгүй өв үнэт эрдэнэ. Монголын хоо аюулгүй байдлын баталгааг дэлхийн хамтын нийгэмлэгийн хамгийн хүчирхэг улс гүрнүүдээр зөвшөөрүүлж үлдээсэн хамгийн чухал чуулганаар удаа дараа батлуулдаг уламжлал болсон түүхэн ажлаа Понсолмагийн Очирбат гэдэг хүн хаанч хэлээгүй, дурсаагүй байж магад. Тэр ажил үйлс нь Монголын нэрээр үлдсэн. Улстайгаа цуг хоцрох, төрийн тэргүүний үлдээх мөр дор хэн хүний нэр үл үзэгддэг юм аа. Гүрний жинтэй тэнцэх ачаа хариуцлага гэж байдаг. Түүнийг мэдрэх хэсэг нь тухайн хүнээсээ л болдог. Очирбатгой бол тийм мэдрэмжтэй төрсөн хүн. Энэ ардчилсан хувьсгалч нь зүгээр нэг юм биш. Манай улсын тусгаар тогтнол түүнтэй тэнцэх ололт гэж аль 90-ад оны дундуур уулзаж суухдаа хэлж байж билээ. Хамгийн сүүлд уулзахад ярьж байсан зүйл нь уулзахад урамтай, яриад цаашлуулад баймаар хүн ороод очиход сайхан энергитэй айл гэж байдаг. Очирбатгойн гэрт би нэг л очсон. Чиний дуртай идэ гэсээр хоёр хөгшин дуу шуу хатааж инээмсэглэл эерэг дулаан эрчим цацруулж угтсан. Дөрвөлжилж зүсээд тусгайлан чанаж бэлтсэн өөхтөө хоньны сээр дээр нь эртээ тонгорог тавьсан сүйтэй цайтай. Цэвэл маягч маань урдын адил хамгийн сайхан дэргүн хатагтай болормаад минь түргээрээ миний өмнөөс үнсээрээ гэж ирээдэл ээлжилж тэрвэрч үнсээд л. Өнөөдөр надтай Мадридаас ярьлаа. Очирбатгой таалал болсныг сонсоод мэдээ бэлдэж байгаа юм гин. Ардчилсан ерөнхийлөгч асан ерөнхий сайд нарын дэлхийн хамгийн том клуб Испани улсын нийслэлд төвлөж оршдог юм. 120 гаруй орны 140 орчим гишүүнтэй. Монголоос Очирбатгой бид хоёр тэр клубт багтдаг. Анхны ерөнхийлөгч маань эндхийн нэр хүндтэй гишүүдийн нэг. Бас ийш орох гэсэн ардчилсан гих төр засгийн тэргүүн бүрийг энд авдаггүй. Жилдээ гарын хуруунд багтах цөөхнийг сонгож урьдаг юм. Нарийн бичгийн даргын газрын шүүлтүүрээр шигшигдэж үлдсэн тодорхой тооны хүний нэрийг нийт гишүүдэд хүргэдэг. 140 гаруй гишүүдээс нэг нь тухайн хүний талаар эсрэг санал гаргавал тус клубын хаалгаар орох эрхгүй болдог юм. Манайхнаас Матаас л ийш их ирнэ. Түүнийг нь эргүүлээд тухайн гишүүндээ хөргүүлдэг. Итгэсэн хүндээ ингэж итгэдэг газар юм. Олон ч ажил хийдэг. Энэ клубт энэ мөчөөс Монголоос ганцаараа ажиллах болох нэ. Хошин мэдрэмж гүйлгээ ухаан Очирбатгойд онож заяасан гэмээр. Энгийн атлаа элдвтэй Английн эрхэм дээд хатан хаан Элизабетад бараалхаж балет үзэж суухад би хамгаалагч нь унтсан тухай яриа байдаг. Танаа энэ хүн унтаад байна сэрээгээч гэх маягтай эрхэмсэг нэгэн ундууцахад Очирбат ерөнхийлөгч хэрэггүй зүгээр. Танай тэр хүмүүс хүртэл сэрээчихвээ гээд тайзан дээгүүр үлми дээрээ гүйлдээд байна гэж хариулсан юм гэдэг. Хожим өөрөөс нь тэр тухай асуухад үнэн л юм чинь гэж суусансан. Сайн хүний тухай бодоход сайхан дурсамжил сэрэгдэг. Олон сайхан дурсамжийг обогой маань үлдээжтэй. 1990 оны ардчилсан хувьсгал Монголд цагаа олж өрнсөн. Цагаа олж төрсөн хүмүүс л тэр түүхэн цагийг их авсраг сүрж авч ирэх эрхшээх хувьтай аж. Монгол мандсан 1206 он, Монгол сэргсэн 1911 он, Монгол сэрсэн 1990 он. Цагийн уртад хөх толбот Монгол хүнд ээливэлэ хайрласан 3 их он цаг. Энэ их гурвлын нэгэнтэй яахаргагүй нэр нь холбоотой үлдэх эрхэм бол Понсолмагийн Очирбат. 1990 оныг тэрбээр Тэнгэрийн цаг гэж нэрлсэн юм. Тэнгэрийн цаг газрын цагаас ялгаатай. Тэнгэрийн цаг зогсохгүй. 1990 оны их хувьсгал үл зогсох тавилантай. Дэлхийд Монголын аюулгүй байдлын баталгааг Монголдоо ардчилсан үндсэн хуулийг та гардаж авч үлдээсэн. Монголдоо чадах бүхнээ зориулж, сайн бүхнээ үлдээсэн та. Газарт мөртөө, тэнгэрт суудалтай. Их Монголдоо хосгүй өвүүлдээсэн хүн шүү. Та анир чимээгүйг зорьсон ч таныг мэдэх сайн хүмүүс сайхнаар дурссаар байна. Энэ сайхан дурсгалаа өөрийн гараар та бүтээж чаджээ. Хайртай Монгол нутагтаа, хайртай Монгол хүндээ дахин эргэн төрөөрэй.
2025 оны 1-р сарын 17 Пало Алто хот